Их хачин юм аа. За, хов тавилан намайг энэ замд хөтөлжээ. Би заавал ялах ёстой. Эдрийн хачин найзтай нэг баг болсон ч хамаагүй. Энд чинь шудраг бус. Кагамигийн шинэ найз нь болохгүй бол тоглоомыг үргэлжлүүлэх боломжгүй бол. Тийм байх. Кагами ухаантай амжи ямар нэг арга олчих байлгүй. Эсэргээрээ ганцаараа байвал хоёулаа хайснаас илүү хурдан олох байлгүй. Би хурдыг сааруулах нэмэр. Мэдээч хэрэг. Чиний зөв тийхээ. Хэрэг би зуралдаа салахгүй байвал бид ялагдах болно. Тэгвэл Эдрийн Кагамитай өнөөдөр уулзаж чадахгүй учраас тэд хизээж бүтэхгүй. Ингээд бодсон чинь чи очихгүй байсны дээр юм шиг санагдчихлаа. Нуудараа тийхээ. Тоглоом эхэллээ. Кагами, энэ бол хувь тавилан байха. Чи бид хоёрын хосуулах магадлал хэд вүлээ? Бараг л 10 саяд нэг байха. Тийм үү? Үнэхээр гайхалтай. Чи миний найз болсондоо тиймч баяртай харагдаагүй дээ. Намайг харчхаад эргээд явахыг чинь би харсан шүү. Би үнэндээ өөрийгөө буруу газараа ирчихэж л гэж бодлоо. Би чамайг хараахан харж амжаагүй байсан шүү. Би чамтай хамт тоглоом тоглох болсондоо үнэхээр баяртай байна. Баяр хүргэе. Та дөнгөж сая тоглоомын хамтрагч оллоо. Хэн мэдхүү магадгүй шинэ найз чинь насан туршийн найз чинь болж ч магадгүй. Танд 2 дахь тааврыг зурвасаар илгээлээ. Зорилгодоо хүрэхийн тулд та илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй. Би мэдлээ. Бид Гардионоор зогсоолоос галт тэрэгэн цугаад Парисаас гарч Англи руу явах ёстой юм байна. Үгүй. Илүү гүнзгий судал гэдэг нь бид энэ суугийн их болох Сена мөрний ирэг рүү доошлох ёстой гэсэн үг. Бид дараагийн сэжвэрээ олохын тулд загас барих хэрэгтэй болох байх. Сайн уу? Чиний хамтрагч миний хамтрагч шиг дог хүн гэж найдаа. Вэймтэй танилцаарай. Хэрвээ чи биднээс өмнө Эдрийн рүү очихыг хүсэж байвал яарсан чинь дээр шүү. Бид ихний тавраа аль хэдийн таачлаа. Би Кагамитай хамт байна. Чи итгэж байна уу? Хурдан явж ял. Би Кагамитай нэг багт байгаа цагт Эдрийнтэй уулзахын яасан ч зөвшөөрч чадахгүй. Хараач, бидний зүв байж. Бид энэ саваа саранзыг ашиглаж дараагийн сэжвэрийг олох хэрэгтэй юм байна. Мэ, одоо загасчил. Сэжвэр биш байх гэж бодож байна. Чи нэрээ бүтнээр нь дуудуулмаар байна уу? Эсвэл хочоороо дуудуулахыг илүүд үзэх үү? Бүтэн нэрээрээ? Баярлалаа Маринет. Чиний ус гялалзаж байна. Баярлалаа. Чиний ус ч гэсэн мууг л харагдаж байна. Чи хэддгээр бүлгийн цустай вэ? Миний цусны бүлэг үү? Мэдгүй. Чи надаар тоглоод байгаа юм уу? Үгүй, огт тийм биш. Японд хүн бүр цусны бүлгээ мэддэг. Цусны бүлэг тухайн хүнийг ямар хүн болохыг илтгэдэг гэж үздэг юм. Би 1-р бүлгийн цустай. Энэ нь би даасан, өөдрөг, хүсэл эрмэлзэлтэй зүүн совинтай гэсэн үг. Чи ямар өдрөд дуртай вэ? Зон, яагаад гэвэл дулаахан байдаг юм? Эсвэл хавар. Яагаад гэвэл байгаль дэлхий дахин сэргдэг шүү дээ. Намар ч юм уу жилийн хамгийн үзэсгэлэнтэй цаг үе яадаг шүү дээ. Гэхдээ өвлийн цагт би хамгийн идэвхтэй байдаг. Чи шийдэмгийн бус олон ааштай хариуцлагагүй бас сэтгэл санаа чинь докторгүй юм байна. 4-р бүлэг болов. Ганцхан байдаг онцгой амттай шоколадтай мөхөлдсөний талаар чи олон сонслоо гэж бодъё. Чи идэж үзхийг үнэхээр их хүссэн ч өөр нэгэн чамаас төрүүлээд авчихж. Энэ тохиолдолд чи А. Мөхөлдсөнд булан Б. Хэдий гүйцэхгүй төстэй төрлийн шоколадтай мөхөлдс авчидна. Эсвэл В. Дахиж хизээч шоколадтай зарим идэхгүй байх уу? Би өөрийг идэж үзэх байхаа. Чи надтай хамт явж жүржин шүү суух уу? Мэдээч. Эрдэнэс хайхын уйтгартай тоглоомноос л хамаагүй хөвгөлтэй байна. Сэжвэр байна. Чи даалгавраа сайн гүйцэтгэлээ. Баяр хүргэе Маринет. Эхлээд тоглоомд яваа дараа нь хоёулаа явж жүржин шүү суунаа.